Шүүгшүү. За баярлалаа. Их сайхан дарга шинэ өдөр эхэлж яхад томилогдох гэж байна. Тэгээ таны ажил үйлс бас бүтэмжтэй байх хаа. Бас бэлэг дэмрэлтэй байхаа гэж бодож байна. Тэгээд надад нэг зүйл хэлээд асуулт асуух гэсэн юм аа. Тэгэхээр таны одоо хариуцж хийх гэж байгаа ажил бол засгийн газраас бодлогоор дэмжиж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүд дээр хөрөнгө оруулалт босгоход гол нь дэмжлэг үзүүлэх ажиллаа гэж ойлгож байгаа. Тэгээд одоо явж байгаа төслүүд ч бай, шинээр гарч ирэх төсөл ч бай, ер нь бол богино хугацаанд бас тодорхой үр дүн гарах юм бол манайх шиг жижиг эдийн засгийн оронд бас эдийн засаг сэргэхэд цаашаа хөгжихэд бас үр дүнгээ өгөх бах. За дээр нь бол хамгийн гол нь энэ төслүүдийг хувийн хвшлээ түшгэлж үндэсний аж ахуйн нэгжүүдэд томруулах юм зарчим барьж хийх ёстой ажил байхаа гэж бодож байна. Тэгээд надад нэг ийм болгоомжлол байдаг юм аа. Зөвхөн танд танаар дамжуулаад уул уурхай эрчим хүч гэдэг юм бусад холбогдох салбарын сайдууд ч бас бодоосоо гэж бодож байгаа нэг зүйл бол бид гадаадын хөрөнгө оруулалт чухлаа. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулалт босохдоо бид бас өөрсдийн бодолтой байх хэрэгтэй. Ялангуяа эдийн засаг жоохон хүндөвтөр байгаа үед мөнгө л бол мөнгө, хөрөнгө оруулалт бол хөрөнгө оруулалт гэж бас хармааргүй байгаамаа. Эцсийн дүндээ бол монголчууд бид эдийн засгийн аюулгүй байдал, үндэсний аюулгүй байдал гэж чухал зүйлээ эдийн засаг өсөж байгаа үед ч, эдийн засаг жоохон өндөрч байгаа үед ч байнга бодох ёстой. Үндэсний аюулгүй байдлын бодлогод 2010 онд улсын хурлаар нэлээд нухацтай хэлэлцэж баталсан бодлого дотор нэг улсаас орох хөрөнгө оруулалт, нийт хөрөнгө оруулалтын 30%-аас хэтрэхгүй байх бодлого барина гэсэн юм чиглэл байгаа. Тэгэхээр манад бол одоо хямралын хүндөвтөр үед орж ирэхэд бэлэн хөрөнгө оруулагчд ч байгаа. Манайхыг бас төдийлөн тоохгүй болгоомжилж байгаа хөрөнгө оруулагчд ч байгаа. Тэгэхээр ийм нөхцөлд манай сайд нар эдийн засгийн аюулгүй байдлаа бодож ажилласай гэж бодож байгаа. Би энэ асуудлыг бас ерөнхий сайдтай ч гэсэн бас ярьж исэн. Хөрөнгө оруулалтын одоо ерөнхий сайдын удирдлагад ажиллах хөрөнгө оруулалтын агентлаг ер нь өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалтын нөхцөл байдалд нэг үнэлгээ хийгээсэй. Тэгээ энийг улсын хурал засгийн газартаа их тодорхой мэдээлэл өгөөсэй. Гаднаас хөрөнгө босгохоор ялангуяа томоохон төслүүд дээр ажиллаж байгаа сайд нар энэ үндэсний аюулгүй байдлын том бодлогоо одоо бодож энийгээ барьж хөрөнгө оруулалтын одоо төслүүдээ бас энтэйг уялдуулж ажилласай. 3 дахь орнуудын хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр бас итгэвч чармаалттай ажилласай гэж бодож байгаа. Дахин хэлэхэд энэ бол ганц танд биш, бас уул уурхай эрчим хүч гээд бусад бүх одоо салбарын сайд нарын ажилтай холбоотой юм. Тэгэхээр энэ тал дээр таны бодол ямар байна гэдгийг би бас сонсомоор байна. Энэ гадаадын хөрөнгө оруулалтын хүйсвэрийн эдийн засгийн аюулгүй байдал гэдэгтэй холбоотойгоор. Тэгээд дахин хэлэхэд танд амжилт хүсье. Таны ажил бас сайн явах юм бол эдийн засагт бас үр дүнгээ өгнө гэж бодож байна. Баярлалаа. Нэр дэвшиг сайхан хариулъя. Ерөнхийдөө би саналаа хэллээ гэж ойлгосон. Тэгээ хамгийн гол нь мэдээж гадны хөрөнгө оруулалтын тухай ярихдаа үндэснийхээ эрх ашигыг ардталт нь үргэлж бодож явах хэрэгтэй гэдэг бол санал нэгтэй. Тэрийг харин хамгаалах хөрөнгө оруулалт хийхдээ энийгээ бодолцох асуудлаа дотроо сайн ойлголцож явах асуудал дээр харин жоохон анхаарах шаардлагатай байхаа гэж ингэж бодож байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй ярих болцоо олдох байхаа. Баярлалаа.